2025 оны 1 сарын 29-нд шинэ сар тохиож байгаа бөгөөд энэ нь бомбын ордонд байрлаж байна. Бомбын орд нь шинэ санаа, шинэлэг төсөл эхлүүлэхэд таатай үеийг илэрхийлдэг. Бомбын ордны шинэ чанарууд, шинэ санаа, бүтээлч байдал, сэтгэлгээг дэмждэг. Энэ үед шинэ төсөл эхлүүлэх, шинэ санаа хэрэгжүүлэхэд таатай байдаг. Нийгмийн харилцаа. Бомбын орд нь нийгмийн шинэ хандлагыг бий болгоход түлхэц болгодог. Тиймээс энэ үед нийгэмд нөлөөлөх боломж шинэ хандлагыг илэрхийлэх сэтгэлгээтэй байдаг. Гаригуудын нөлөө бомбын ордонд уран гариг хамгийн хүчтэй нөлөөтэй байдаг. Уран нь эрс өөрчлөлт шинжлэх байдлыг бий болгож бидний амьдралд шинэ зүйлсийг авчирдаг. 6 зөвлөмжүүд шинэ эхлэл хийх, шинэ сарны үед шинэ санаа, шинэ зорилго хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой үе юм аа. Бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлэх урлагийн чиглэлээр ажиллахад энэ үед таатай байдаг. Нийгмийн харилцаагаа сайжруулах, шинэ хүмүүстэй танилцахад энэ үед тохиромжтой. Энэ шинэ сарны үед шинэ санаа, шинэ эхлэл хийхэд таатай цаг юм аа. Бүтээл сэтгэлгээгээ илэрхийлж нийгмийн харилцаагаа сайжруулахад анхаараарай. Танд хэрэгтэй мэдээлэл өгсөн байхаа гэж найдаж байна. Subscribe дарж илүү их мэдээлэл аваарай. Баярлалаа.